Сайн байцгаана уу? Идида контентээс мэдчилж байна. Бид нар бодтой, баримттай хараат бус хоолны шүүмж хүргэж өгч байгаа. Бидний контентийг дэмждэг бол subscribe-аар дэмжээрэй. Би яг одоо бүгд найрамдах Турк улсын Анталиад ирсэн байна. Тэгээд маш халуун байна. Одоо бол ойролцоогоор нэг 40 хэм байгаа. Тэгэхээр бол амар халуун хуурай байна. Тэгээд Анталиа бол Turkish Riviera буюу одоо юутай далайтай. Тэгээд бас далай дээр сайхан туршлага судалж байна. Тэгэд амар халуун байгаа учраас бас одоо контент хийх сонирхолоос нэлээд буурдаг юм байна. Тэгээд ямар ч өнөөдөр өөрийгөө зориод маш их хичээл зүтгэл гаргаад Турк өглөөний цаг ямар байдгийг харцгаая. Нэг газар руу одоо явж байна. За тэгээ та бүхэнд Анталиагийн эргэн тойрон ямар хөө байгааг харуулъя. Туркийн бас нэг сонирхолтой зүйл нь гэвэл ингээ гудамжаар нь явгангууд нь бол одоо Истанбулд ч дээрээс нь нэмээд энэ Анталиад ч гэсэн муур маш их байдаг. Тэгээ гудамжин дээр бол муур бол ингээл битүү байдаг. Тэгэнгүүт нь хүмүүс нь бас юун дээр явгууны гач дээр бас ингээд муурны хоол ингээд орхичдаг. Эсвэл одоо хунцар савн дотор ус хийгээд ерөнхийдөө мууранд хайртай арт түмэн гэж бол илт мэддэгдэж байгаа. Туркд бас ингээд бие шарангууд бас одоо Монголд бие шарангуут нь хар болдог. Энд бол олигарх бие шаралт хийх боломжтой юм байлээ. Тэгээ нар нь бол энэ чи одоо бараг 4-5 хоног бороо байхгүй өдөр болгон 37, 38, 40 градус дээдл нь хэд байсан бэлээ 44 хэмтэй байгаа учраас бол нэлээд халуун сайхан байна. Тэгээ ийм одоо хуурай халуун нөхцөлд бол юу ч хийхгүй байгаа ч мөртлөө нэг тийм зүгээр яг үндэ бол ажил хийх сонирхол буурдаг юм байлээ. За энэ газарт ирчлээ. Лезет гэд эмээ өвгөн ажиллаж байгаа газар. За тэгээ манай буудлын ойролцоо байгаа Лезет гэд өглөөний цай, турк өглөөний цай. Тэгэнгүүтээ бас одоо Баяшара алттай газар байгаад байгаа. Тэгээд энэ газар бол юун дээр Google Maps дээр бол 3 Лезет Манти кафе гэж байгаа. Тэгээд 395 хүн Google Maps дээр үнэлгээ өгсөн. Тэгээ үнэлгээ нь 4.9 байсан учраас ийшээ хүрээд ирлээ. Тэгээд Туркийн өглөөний цай ямар байдгийг та бүхэнд харуулъя. I will have breakfast plate. Yes. And one Turkish tea. Chai and one ayran. Turkish chai, ayran, Yes. 10 minutes later. Okay, thank you very much. Тэгээ энэ газрыг маань Enjoy your night. Thank you very much. Айран ирчлээ. Тэгээд энэ эмээ өвөө хоёр энэ газрыг ажилуулдаг. Тэгээд энчээ хурж ирж өдрийн хоолоо идсэн. Тэр нь юутай цэцгийтэй банш байсан. Тэгээд тэр нь үнэхээр амттай байсан. Дээрээс нь яг энэ эмээ өвөө хоёр бол амар гоё найрсаг харилцаатай, гоё үйлчлсэн юм болохоор ийшээ хүрээд ирсэн. Ерөнхийдөө анзаарангууд чинь Истанбул хот бол жилдээ 18 сая жуулчин хүлээж авдаг. Турк улс бол жилдээ 65 сая жуулчин хүлээж авдаг. Тийм учраас бол ялангуяа одоо энэ Анталиа юм уу Истанбул бол ингээд аялал жуулчлалаараа бүр одоо амьдардаг. Тийм учраас Туркэд хурж ирэнгүүт нь юу анзаарсан бэ гэвэл яг аялал жуулчлалын газрууд нь бол Истанбултыг Анталиад үйлчлэгээ маш өндөр түвшинд байдаг. Ресторанд ороод хоолны захиалга өгөх юм бол тэр нь одоо бараг 5-10 минутын дотор захиалгаа гүйцэтгээд авчирдаг амар найрсаг гоё харилцаатай. Тэрнтэй адил бас одоо үйлчлэгээний соёл хөгжсөн байгаа учраас типээрээ бас мөнгө олцдог. Айран задлаа. Айран бол ерөнхийдөө бол шингэн тараг одоо яг нэг ундаа шиг болгоцсон. Тэгээд яг өнгө нь бол угаасаа шингэн тараг шиг харагдаж байгаа. Та бүхэн одоо хараарай. Амт нь бас зөөлөн амттай тарагны амт мэдэгдэж байгаа. Чүт
шорог гэх юм уу, хүч шорог амттай. Тэгээд халуунд бол уухад бол амар тааламжтай байгаа. Гэхдээ нэг талаасаа бол юм байлээ шүү. Яг ийм 40 градустай хав халуун байх үед хүйтэн юм ууснаас халуун юм уусан илүү бие ферүзүүлдэг. Тэрний үегээ үл одоо нэг биеийн температур ч хэдэн градус гэдэг үлээ. 35 36 хэмтэй байдаг үлээ. Яг хүний биеийн температур. Би бас гэхдээ буруу хэлжээж бас магадгүй шүү. Тэрийг бас шалгаарай. Гэхдээ яг хүний температуртай юмчин халуун цай уунгууд нь температурын ялгаа нь бага байгаа учраас би ингээд хүлрөөд тэгээд яачдаг сэрэгдэг. Тэгэнгүүт нь яг 30 градусанд тийм мөстэй ундаа уух юм бол тэр чинь температурын ялгаа нь хамаагүй өндөр байгаа учраас яг нэг бие доторх температурыг тэнцвэржүүлэхэд бол илүү төвөгтэй удаан. Тийм учраас халуун юм уух илүү сэрүүцүүлнэ шүү. Тийм болохоор би турк цай захиалсан. Гэхдээ бас айран Thank you. Enjoy your meals. За турк өглөөний цай маань ирлээ. Гоё юм нэг яг юуны тавга тавьдаг таасан дээр нь туркээр афед олсон буюу сайхан холоороо гэж бичсэн байгаа. Тэнгүүт нь энэ халбах сэрийн дээр ч гэсэн бас афед олсон сайхан холоороо гэж байгаа. Би бас өөрийгөө ингэ бодоод үзэх юм бол өглөө чихэрлэг юм нэг иддэг үү, ногоо нэг иддэг үү, голдуу одоо уураг ихтэй нэг 2-3 ундаг шараад идчихдэг. Энд бол харахад тий помидор байна, үгэрцээ байна, бяцлаг байна, олив байна, жимсний чанал байгаа. Туркууд бас ерөнхийдөө зүгийн бал талхан дээр тавиад тэгээд бяцлагтай идэх дуртай байдаг. Нэг сонирхолтой зүйл нь одоо энэ маслыг хөлдөөсөн мөстэй усан дотор хийгээд тэгээд ингээд жижигэн одоо бөөрийн хэлбэрээр тавьждаг. Пошид бол одоо жишээлбэл маслыг бол тэгж тавьдаг. Гэтэ нэмэх 40 градус хим байгаа учраас одоо хайлахаас нь хамгаалаад тэгсэн. Энэ чинь масл биш моцарелла юм шүү дээ. Тийм байна. Би хотлоо ярьчих. Эндгөө талхан дээр тавиад идчихэ. Яс Стамбул байхдаа туркиш өглөөний цай идсэн. Гэхдээ яг одоо юуны энэ арай дэлбэг баг байна. Тэгт надад бол ерөнхийдөө таалагч ягаад гэвэл баах юм агуулсан тэрнээс нь би нэг их юм мэдгүй ерөнхийдөө өндөг яг хямнаас нь идчихээл тэгэл бос юм яригчдаг. Тэгээд турк хүмүүс лалын шашинтай учраас гахамах иддэг. Тэгэнгүүтээ юу яачдаг? Үхрийн махаар хям идэг. Тэгээд үхрийн махаар сүжүк гээд хям байдаг. Тэгээд пастермаг байсан бас нэг юуны одоо юуны үхрийн өвчүүний махаар хийсэн нэмгэн ирчсэн үхрийн өвчүүний мах байгаа. Тэр нь бас гоё. Шинэ ногоо байгаанаас нь гоё байна л да. Энэ яг яншуу шинээр хараад амар гоё байна. Тэгээ бяцлагнаас ер нь өглөөний цайнд нэг 2-3 төрлийн бяцлаг байдаг. Энэ гэхдээ юу шиг фета чиз шиг жоохон өсдөд харагдаж байна. Ямар амттай. Фета чиз нь помидортой идэхэд гоё байдаг. Яншуунаас дээр нь тавьчих.
It's good. Бэлэг нь бол үнэхээр nice байна. Яг хямтай мундаг шарчдаг. Тэгээ минийх дан мундаг байна л да. Тэгээ тэрийг нь ерөнхийдөө бэлэгтэй идвэл ер нь надад бол яг нэг гоё уургаглаг өглөөний цай бол болж өгч байгаа. Тэгээ 1453 онд Туркууд өнөөгийн Стамбул буюу Константинополийг байлдаад эзлээд тэгээд юуны Ромын Бизант гүрнийг эзэлсэн. Тэгээд Туркууд яг өнөөгийн энэ газар бол газрын эзэд болоод тэгээд ерөнхийдөө бол хооллыг нь аваад үзэх юм бол одоо эзэлсэн газартайгаа бас холбоотой. Одоо Туркд чинь баг нэлээд олон юуны оливын юутай төрлүүдтэй. Оливын тос үйлдвэрлэн оливо тариад оливо зарна. Тэгээд яг нэг үндэсний хоолнд нь бол яг ингээд олив өгж байгаа. Яагаад гэвэл одоо энэ дотоодын ургац учраас би хүүхэд байхдаа оливын дургу байсан. Тэгээд оюутан байхдаа шилтэй олив бяцлагтай идээд тэгээд ер нь таалагдаж эхэлсэн. Надад бол одоо бол амар таалагддаг. Гоёмтай. Гэхдээ хараас нь илүү энэ яг тийм өнгөний нэг үйл хэлнэ. Нэг латте өнгийнх нь илүү гоё байна. Oh shit. Унгачлаа. За энийг идэж үү. Энэ одоо спрингер болсон юм. Дотроо арттай юм байна. Энэ бас нэг бяцлагын төрөл. За одоо турк цагаа ууя. Халуун байдаг учраас ингээл air condition заавал байх хэрэгтэй. Окей. Turkish tea. Enjoy your meal. Thank you. Яг нэг турк цаг маань юуны туркуудын уудаг жижиг стаканд хийж өгнө гэж бодсон чи зүгээр иштэй аяганд хийгээд өгчлөө. Тэгээд цайн бол яг турк цай биш зүгээр нэг Earl Grey цай хийгээд өгсөн байна. За өөр газар өдөр хоол идэхдээ яг туркийн цайг харуулъя. За тэгээд эдидэ контент та бүхэнд нэгэн одоо эмээ өвгийн ажиллаулж байгаа мухлагт туркийн өглөөний цайг танилцууллаа. За тэгээд бидний контентыг дэмжиж байгаа бол subscribe-аар дэмжээрэй. Тэгээд туркээр баярлалаа гэж хэлье. Самар идсэн чинь хоолны дотор teşekkür, afiyet olsun. Dondurma.